За одоо хавар болоод одоо мод тарих хугацаа ерөнхийдөө болоод одоо бас зарим газраар бол мод тарих хугацаа эхэлсэн байна. Тэгээд үүнтэй холбогдуулаад бас ард иргэдтэй бас ногоон байгууламжийг дэмждэг хүмүүстэй бас тарьж мэдэхгүй байгаа хүмүүстэй тарихыг хүсэж ирмэлцдэг хүмүүстэй зориулаад багахан хэмжээний мод тарих зөвлөмж өгөх гэж байна. Одоо мод тарихын тулд эхлээд одоо бидний хувьд бол энэ урд нь мод тарьж исэн хөрс учраас бол одоо ингээд хөрс маань бол их сайхан үржил шимтэй юм хөрс байгаа учраас бордоо хийж бордох шаардлагагүй байна. Тэгээ тийм учраас одоо энэ хөрсөөр нь шууд өөрийнх нь энэ хуучин хөрсөөр нь одоо модоо тарина. Тэгээд модоо тарихын тулд тарихын өмнө бол нөгөө ямар мод тарих уу, ямар зорилтоор тарих уу гэдгээс шалтгаалаад одоо модоо сонгох хэрэгтэй. Энэ удаад бол бидэд бол энэ монс модыг модны одоо монс тарих гээд байж. Тэгээ одоо эндийг одоо суулгаад яаж услуу зүгээр үү, ямар одоо услага арчилгаа хийвэл зүгээр үү гэдэг талаас нь зөвлөмж өгөх гэж байна. Эхний ээлжинд бол одоо бид нэр модоо худалдаад авчихсан. Тэгээд нөхөө ухаад хөрсөө бэлтцсэн. Тэгээ хүмүүс бол манайхан бол ихэнхдээ бол одоо юу гэдэг модоо тарьчаад тэгээ хөрсөөрөө дарж чигдснийхаа дараа услаад байдаг. Энэ бол нөгөө доошоо хөрснийгөө гүнд услахад бас жоохон дутагдaltaй байдаг. Тэгээ тэрнээс сэргийлэхийн тулд эхлээд усаа хийгээд бид нар уул нэг хөрсөө нөхөө ухчаад дотор нэг 5 литр юм уу 10 литр ус хийчээд за ингэж багахан хэмжээний ус хийчээ шууд доошоо нойтон багт нь хийчээд одоо энэ ботхтой модоо юунаас нь аваад савыг аваад одоо ингэж ботхтой модоо усан дотроо ингэж хийж тавиад тэгээд энэ хөрсөө багаар тойруулаад хийгээд өгч. Тэгээ ингээ хөрсөө тойруулаад хийгээд өгөхөд энэ маань бол одоо юу гэдэг хүмүүс бид нар одоо дээрээс нь чигжээд юу яхад одоо чийг алдахгүй доошоо нөгөө нэг нэвтэртэл нь услана гэж бас цаг алдахгүйгээр одоо услагдчихж байгаа. За тэгээ нэлээд сайн хөрсөө ингээд хийгээд өгөн. Тэрнийхээ дараа дээрээс нь багахан зөөлөн чигжээд өгнө. За хөрсөө ингээ сайхан ингээ энэ ч өөрөө юм сайхан чигтэй учраас ингээ сайхан доот нь бол нэлбагаад ингээ ус нь гараад өгнө. Тэгээ дээрээс нь хөрсөө одоо хийж өгнө. Тэгээ манайхан одоо юу гэдэг одоо байгалийн бүтээгдэхүүнүүдийг байгалиас гарч байгаа навчийг хог гэж үзээд байдаг. Энэ маань бол бас нэг талаас бол хог биш. Тухайн ургамлын навч мод ялзархаараа хөрсөндөө мэдээж бордоо болж өгдөг. Тийм учраас бол бас байгалиас гарч байгаа зүйлүүдийг одоо манайхан хог гэж үзээд ээж бас болохгүй байгаа. Тэгэхээр бас байгалиас гарч байгаа бүх зүйл бол одоо тухайн байгальдаа шингээд бордоо болж өгдөг зүйл байгаа. Тэгээ яг зөв хог гэж үзэх зүйл нь бол нөгөө тамхины иш гэлгарууд хөөсний маягдал гэх нөгөө барилгын материал хүмүүсийн өөрсдөө хийсэн одоо юу гэдэг тэгээ химийн аргаар хийсэн зүйлүүд байгаа. Хөрсийг нь бол бордож өгөхдөө бол яг био ялзмаг одоо энэ ингээ бамбалзаад ингээ гисгэхээр ингээ бамбалзаад байгаа нь бол доороо бол ус нь маш сайн одоо нэвчиж өгж ийн гэсэн үг. Тэгээ ингээ усаа нэвчүүлээд хөлөөрөө чигдснийхаа дараа дээрээс нь бас нэг 5-10 литр ус ичгээд бол энэ маш сайн услага болж өгдөг. Тэгээд одоо ямар газар ямар мод тарьж байгаасаа шалтгаалаад усныхаа хэмжээ хөрс бордоогоо тохируулж одоо бүгднийг усланда. Энэ удаадаа бол бидэд бол нэг энд бол хөрсөн чихтэй байгаа учраас нэг 15 литр ус 20 литр ус хийгээд өгнө. Тийм зарим тохиолдолд бол 50-аас 60, зарим тохиолдолд нэг 20-30 литр тухайн хөрснийхөө чийгээс хамаарат услагааныхаа хэмжээг тогтооно. За ерөнхийдөө ингээд энэ мод маань бол өөрийнх нь өндөр бол нэг метр нэг 15-20 орчим байна. Тэгээд 3-4 салаа болсон. Тэгээ яг энэ үнийг бол одоо цааштай зорилго нь бол нэлээ том болох зорилготойгоор бол энд бол монс тарьж байгаа. Тэгээд зарим төрлийн моднуудыг бол хайчлаад хэлбэржүүлээд жижигхэн болгоод өөрсдийнхөө хэмжээнд бол байлгаж болно. Тэгээ яг одоо юу гэдэг энэ модыг хэрэв өндөр гой сайхан ингээд гол иштэй өндөр ургуул гэх юм бол одоо энэ эргэн тойрны жижигүүдийг ингээд
хаачлаад цэвэрлээд ээж болно. Тэгээ сайхан дээшээ болсон хойно нь одоо юу гэдэг энэ гол иш одоо ганцаараа энэ гол ишийг дээшээ болсныхын дараа нөгөөтгөө хэлбэржүүлээд бас энэ мод маань 3 салаач болж болно. 3 тишгээд их том шүүдэртэй байж болно. Тэгээ яг одоо энэ дээрээс ингээ харахад бол ингээд 1 метр орчимд нэг бут байгаад байна. Тэгээ энэ нь бол ер нь зарим тохиолдолд бол хитрхи ойрхон байдаг. Ягаад гэвэл нэг модны тэжээлийн талбай амьдрах орчин гэж байдаг. Хитрхи шаваанаг байх юм бол одоо юу гэдэг амьдрах орчин сайн бүрдээд хүчрхэг том болснууд нь бол хажуудынхаа жижигүүдийг байнгын дарангуйлж байхгүй болгож идэг учраас бол ямар мод хаана ямар зориултаар тарих вэ гэдгээр маш сайн зөв сонгож тарих хэрэгтэй байгаамаа. За ингээд өнөөдрийн зөвлөмж ингээд дуусчихна.